Сайн байцгаана уу? Байгаль маань. За удаан бичлэг хийсэнгүй. За өнөөдрийнхөө бичлэгийг би Бэри хотын шинээр нүүж ирсэн байрныхаа унтлагын өрөөнөөс хийж байна. За өнөөдрийн бичлэг нь яг юуны тухай вэ гэхээр би өнөөдөр энэ бичлэгэндээ ер нь өөрийнхөө сонирхол, хийх дуртай зүйл, хоббиныхаа тухай жоохон ярьж танилцуулангаа тэрэндээ зориулж өөртөө бяцхан булан гаргаад тэрийгэ тогтчулж байгаа тухай жоохон бичлэг хийж үзүүлье гэж бодсон юм аа. За миний тухайд гэх юм бол миний яг ерөнхийдөө хобби, сонирхол гэх юм бол би гар урлалаар айгүй юм хийх айгүй дуртай. Тэгээ чөлөө цагаараа ер нь бол гоё крафт юм хийгээд, бичлэг хийгээд тэрийг бол одоо өөрийнхөө уука крафт гэдэг Instagram хаяган дээр би ер нь спешиалт өгэж байгаа болцсон байсан. Одооноос ер нь үргэлжлүүлээд өөрийнхөө энэ сонирхол хоббигоо дагаад давхар бичлэгүүдээ хийж эхлэе гэж бодсон. Тэгэхэд бол одоо нөө ингээл гой хийсэн юмудаа би ингээл байршуулаад ингээд тавих гэхээр нуудаа зай байхгүй аюу арзаач харагдаад болдгоо. Тэгээ ямар шийд гаргасан бэ гэхээр манай нуудлын хоёр шкаф байдаг байхгүй юу? Нэг шкаф нь манай хүний шкаф, нөгөөх нь миний шкаф. Тэгээ ингээ хувцсны шкаф руу ороод харангуй цөөхөн идэх хувцас. Тэгээд хувцснаас гадна тэгээд төсөн шидэнд хаарцаг, сав баглаа боодол ингээ өөр юмнууд ингээ чихээд ерөнхийдөө бол хувцсны шкаф маягаар хашгирч чаддаг байхгүй юу? Тэгээд тэр спейсээ би бол өөртөө ингээ өнөөдөр гаргаад гоё крафтынхаа нэг спейс болгож өөртөө зориулъя гэж бодсон. Тэнгүүтээ би хувцсааныхаа тэр хувцснуудаа балжаагийнхаа шкаф руу хийгээд битэр балжаагийнхаа шкафыг хувааж хэрэглэе гэж ярилцаад шийдсэн байна. Одоо энэ юундаа зориулаад өчтөр балжаа битэр Торонто ороод IKEA-гаас ийм тавир авсан. Энэ тавираас хоёрыг аваад тэгээ өчтөр нэг юм ингээд угсраад өгсөн. Одоо дахиад нөгөөдг нь угсарж өгөнгөд тэр өрөөгөө би суллаад өгнө. Тэгээ тэр өрөөндөө гоё байршуулад тэгээ би бол одоо өрөөнийхөө бичлэг үзүүлье. Яг энэ унтлагынхаа өрөөний бичлэг. Манай унтлагын өрөөнд одоо аюу замраг байна. Би тэгэл ийм оруулна. Одоо энийг оруулна гэдээ бахан чимтаа сав өсөн шид юмудаа бүгдийг дэше гаргаад ирсэн байна. Тэгээ өрөөгөө бол ерөөсөө яг л байгаагаар нь одоо яг ямар харагдаж байна тэрнгөөр нь үзүүлье. Миний унтлагын өрөө бол аюуг таалагддаг. Ягаад гэвэл аюу том сэлгэр цонхтой яг үдээс хойш ингээ бүх нард тусдаг. Тэгэхээр энэ наранд ингээ суугаад юм хийхэд тийм аюу гоё үр бүтээлтэй сэтгэл санаа өөдрөг нэг тийм гоё байдаг болохоор би ингээд энэ офсхоо өрөөг нэг давхурд байсан тэр нөө жижигхэн харанхуй офс өрөөнөөсөө болиулаад тэгээд тэндээс дахиад дээшээ гаргаж ирээд за одоо өрөөгөө үзүүлье. За манай өр бол яг одоо ингэж харагдаж байна. За миний офс яг болон тэр хэсэгт байна. Ормон энд байна. Бид нар нүүж ирснээс хойш битээр бол ороо ерөөс дахиж ухсраагүй. Ягаад гэвэл ортой ахаар айгу тийм нүсэр хамаг зай эзлээд доогуур нас хог новч чихээ тоос шороо дараад айгу онцгүй байдаг болохоор одоо лүүнээс цааш ахиж хэрэглэхгүй цомхон бэ гэж бодоод за тэгэнгүүт энэлийн хэсэгт ингээд тэгээ би пазлаас айгу хөвлөх дуртай. Тэгээ сая нүүж ирэхдээ эвлүүлсэн байсан бараг 10-аад пазлыгаа хайчсан. Би амар тэрэнд айгу харамсаад байгаа. Одоо өгнөний спейс руугаа оруулангуудаа өөрөө юмнуудаа өрөө тавьчул гоё хасах. Одоо тэр чимданд миний бүх арьсны хэрэгсэл байгаа. Арьсаар хийдэг бүтээгдэхүүнүүд. За энэ шкаф одоо юу яа? Эвлүүлнэ. Энэ самбар болохоор гоё dream board буюу мөрөөдлийн самбараа хийнэ гэж бодож байна. За миний шкаф гэх юм бол за манай өвхний шкаф бол энэ талд нь байгаа. За миний шкаф бол энд за яабарх юм харж байна уу? Ерөөсөө ингээл ганц хоёр цамц өмд. Тэгэл энэ өнгөөр нь тэгэл цаасан хаарцаг марцаг бүх юм авуулсан. Тэнд өмсдгүү дээл сав хувцснууд. Энийг би яагаад оруулаад ирсэн гэхээр нөгөө охинны маань өрөөнд найз нь ирж хонох үед гаргаж ирж хонуулаад тэгээ би буцаагаад шууд зүгээр гараж руу болгоог ийш оруулаад ирээ тавьцаахгүй. Ерөөсөө миний шкаф юм. Яг энэ шкафа би одоо өөртөө зориулж тогтчулнаа. Энэ юугаа тэр ингэ тааруулж болох юм байна тий. Үгүй ээ. Наа чин заавал ханаасаа тогтоох юм байна тий. Энийг бол ингэ тавьчих юм шүү дээ. Очоод унгаач. Энэ яг штэ. Энэ яг болно. Гэтэ заавал ханаасаа тогтоох юм штэ. Тийм байгаа штэ. Тогтоож болно ш. Ямар гоё галтайгаа вэ? Тэр цэцгийг хардаа гэдэг байхгүй. Лаг. Хоёлаа бас яг айлгахгүй. Тэ. Өдөр болгон IKEA очсон юм цуглуулдаг тий. Амар хэм хэрэг болоо. Одоо тэр үе бодоод ахаг болчихжээ зүгээр авах юм аваад тэгэл гардаг болчихчих. Тэр нот нь гайгүй цөөрөд. Цагаан. За эндээс авахараасаа нэг аваад өрөөндөө тавина. За Торонто орж ирснэх маха авсан байна.
За. Таны 250 маань энд байна гэж. Энэ грек махны дэлгүүрээс махаа авсан байна. Харин тэрийг аваад ирээ за. Гараж л авах тий. Гараж нь л ах. Тарахаар минь хараа өндөр нь. За одоогоор яг иймэрхүү болсон байна. Тэгээ өчтөр орой университетийг ингэж байрлуулчаад Торонто руу орж нэг Монголоос нэлээ их хэдэн хүмүүс хүрээд ирсэн. Тэднүүсүүдийг тосч буудлын руу хөргөж өгсөн. Тэгээ одоо өргөжлүүлээд энийг цэвэрлж янзална. Битээр ер нь бол ингээ хэттаас ер нь бараануудаа захиалаад аваад байгаа. Тэгээ одоо эднүүсүүдийг гоё өрөөд хийх юмудаа хийгээд тэг явна. За нарсан дээр энийг нэрээ балжаа зурсан шүү дээ. Нарсан дээр. За тэгээд гаргахын гараад ирхүү. Ээжигээ эхлэгээ өөрийгөө зурсан зургууд. Арсан дээр юм хийн, усан будгаар юм зурн, юм нэхэн оюун тал сонирхол байна. Одоо сонирхол нэрээ тийшээ шилжсэн. Бүк нүг. Тэгээд нэг жижигхэн хаус хийхтэй. Тийм. За нэг хан дээр газрын зураг юмудаа тогтоох наалт зангуу авах доллараа магадaltaй аваад ирсэн байна. За энэ зангуунууд айгүй зүгээр. Зангууч гэж одоо нэг юмнуудаа жаста зураг юм хүмүүсийг хан мана цоолохгүйгээр ингээд шууд наачдаг. Энэ нь болохоор зангуутай юм байна. Хайлан зүгээр юм болоо. Зангуутайг нь ах уу? Энэ зүгээр дабл скотчийг дабл сайт нь ах уу? Ямарс нэгээс харж байгаа нэг нь аваад ах юм. Тэгээд нэрээ энэ залгуур их хэрэг болоод байгаа. За ийм 2 наалт аваад ирсэн. Энэ болохоор наачаад хавчаараар хавчих юм билээ. Тэгэхээр нөгөө нэг яг хавчиж тогтоож байгаа юм бэртэж гэмтэхгүй. Тэгэхээр энийг диплома энэ дээр бүлгий гэж бодож байна. Тэгээ эднээсүүд нь болохоор нөгөө нэг дабл сайдд цавнууд нь ингээд шууд наач. Миний наах гэдэг 3 юм одоо энэ шүү дээ. Нэг гоё. Эднээсүүдийг энэ дээр наа гэж одоо заавал за болж байна. $1 маад энэ чинь одоо хэдэн доллараар авлаа? $2-3 авсан баг шүү. Тэгээд нийт 4 ширхэг авчаар байдаг юм байна. Тэгэхээр чинь бас хөөрхөө нилээд юм бол авчаачих юм байна. Авчаа тогтоочих юм байна. Дараагийн диплом Монгол улсын дипломыг бол өгнө. Хөөрхөн Монгол, англи хоёр хэлтэй байдаг шүү дээ. Англи хэлний үлгэй. Тэгэл за дараагийн юу юм бэ? Магистрт сурахыг урьж байна гэсэн урилгад агуулж ирсэн юм байна. Тэгээд нөгөө батламж конкурс өгөөд авч ирсэн. Оноотойгоо юутайгаа урилгатайгаа биш. Бүгдийг хадгалаад бас энэ хүртэл чирээд ирчих. Bachelor degree. За энэний дорнолгч. Арай жижиг хэмжээтэй тийм ээ. За одоо 50 улсынхаа бүлгээ. Tainan University of Technology гэдэг. Өн чинь нэрээ босоо штт. Энийг яагаад дэлгэж үтсэнгүй вэ? 50 бидгүй лөө. Өн чинь нэрээ босоо штт. Тэгвэл босоо оронд л өгдөг бах та. За ингээд өөрийг үлгчлээ. Бас хөөрхөө томоосоо жижиг рүү ингэж харагдаж байна. Окей. За одоо өөр үлгэх юмнууд маань юу вэ гэхээр за энийг одоо хавцууд нь бас гоё хадгалахгүй болохгүй.
Тэгэхээр ганц хоёр зургнуудаас зурсан зураг байвал тэднээсээ өлгөөд пазлуудаа өлгөе гэж бодоод байна. Тэгвэл пазлнууд юу яагаад байна? Энэ одоо хизээ биччихсэн болоо. Канадад 19 он биччихсэн. 20 он 19 он биччихсэн юм. Хэмжээний чанарыг өөрөө биччихсэн. Яг энийг нь бол дахиад дэлгэн авсан гоё хэмжээний чанар байгаа. Тэрийг заацтай яг онцгойхоор юунд тавьсан байгаа шүү дээ. Бүр ингээд мольбортон дээр зурдаг бүлэн дээр. За нэг хичээл дээр хийжсэн хайчилбарууд эднээс дандаа нэг хайчилж хийсэн юм байна. Тэгээ ганц хоёр сурсан зураг маань байгаа юм байна. Бас нүүж явах ийш тийш баахан нүүл дундөө их юмуд маань бол хаягдсан давж үлдсэн ганц хоёр юмуд маань байна. Эднээсүүдээрээ сайхан энэ өрөөгөө чимээд нэг тийм амар гоо миний хамгийн дуртай яг нэг жижигхэн өрөө маань бэлэн болно гэдэг. Одоо энэ жижигхэн пазлыг наачаад энэ айгуу гоё нэг тийм дулаахан гоё мэдрэмж төрүүлэхээр айгуу гоё вивтэй, цонхтой тий. Тэгээ би энэ айгуу гоё таалагдсан. Тэгээ ном уншаал, кофе уугаал, цай уугаал, галан дээрээ сууж байгаа энэ нэг тийм гоё мэдрэмж надад амар энэ зургийг хараад мэдрэгцэн. Энийг бас хэвлүүлсэн. Энийг охиныхоо төрсөд тавьж өгөөд ярхан бит хоёр цуглууд өсөөсөн. За миний энэ хоёр пазл бол хоёулаа миний мөрөөдлийн байшинтайгаа авдахгүй болно гэсэн зорилготой нас хийсэн эвлүүлсэн байгаа. Энэ болохоор дандаа уран зургийн цуглуулга болсон пазл байна. Энэ нь болохоор Costco-гийн пазл. Айгуу тийм гоё харагдаад Costco-гийн байга уушруулагч юм чинь. Энийг авцсан байгаа. Энэ хоёрыг эвлүүлсэн. За энэ хоёрыг барьж үзье. Гоё харагдах нь яах нь. Уран зургууд дундаас миний хамгийн дуртай уран зураг, хоёр уран зураг энэ хоёр. Van Gogh-ийн энэ юу Одтой тэнгэр, тэн Гуцавын Kiss гэдэг зураг. Энэ хоёр зураг надад хамгийн их таалагддаг уран зургууд дундаас. Хоёр зураг нь хоёулаа байгаа. Тэгээ энийг ингээд би амар дуурлаж авсан. Пазл хэлэхээр тэр амар гоё ингээд бас амар релаксинг тэгээ ингээд нэх гоё яг тэрэндээ бүрэн төвлөрч чаддаг байхгүй юу? Бясалгал засалгал тэрнээс илүү гоё тавширлыг авч чаддаг. Тэгээ одоо бас нэг пазл дахиад эвлүүлж байгаа. Тэр маань манай балжаа манай хүн нэг тоглоомын танкуд шүү дээ. Тэрний нэг тийм цуглуулах шиг пазл байгаа юм билээ. Энэ пазлыг эвлүүлж байгаа одоо би. Энэ гэхдээ айгүй хэцүү юм билээ нэг танкны дугуй авлаа гэхээр аль нэгэн ч танкны дугуй байж болох. Надад би яг ийм юмд амар тийм надад ойлгомжтой биш болохоор эвлүүлэхэд айгүй их цаг орж байгаа. Надын нэрээр төршөө дээр авсан бас нэг гоё пазл байна энд. Энийгээ тэгж жагаад бас энэ танк эвлүүл дуусчаад энийг эвлүүлнэ. Тэгээд өөрийгөө сонсч чадахгүй байх, бэлсгал хийж чадахгүй байх, төвлөрч чадахгүй байх гэд байгаа хүмүүсүүд ерөнхийдөө пазл эвлүүлээд бас үзээрэй. Тэгэхээр яг бэлсгэж байгаа юм шиг л нэг тийм гоё тайвшрах гоё мэдрэмжийг авч чадна өөрийнхөө дуртай арга замаар. За энэ зүгээр нэг гоё энэ чинь би нөгөө Thanksgiving зориулж энэ 19 онд тийм ээ 19 оны 10 сар зурж ирсэн байна. Канад дөнгөж ирээд би 19 онд иржсэн шүү дээ. Ирээд өрөөндөө ганцаар байхдаа аюух зураг зурдаг гэсэн. Энерги тавчи. Энэ нэг юм зураг байна. Уг нь энийг наавал гоё юм аа. Хэмжээний чанар. Гэтэ нэг гэрт тийм олон хэмжээний чанар бол өлгөө тэрэггүй бах. Энэ хүсэл мөрөөдөл юм бичиг үнэ. Энийг манай нэг одно гэдэг чинь амар гоё каллиграф бичдэг. Одоо Канадад байгаа. Тэр ихч төгсөн айгуу мундаг. Энийг нэр хүсэл мөрөөдөл, миний хүсэл мөрөөдлийн өөрөө юм чинь. Энийг бол золттойгоо илэрнэ. Монголч гэрээ. Энэний хаанд орж ирэнгүүт л гоё. Их гоёор, хамгийн гоёор үлэг. Би одоо монголч ч сурсандаа айгуух баярлалтай шүү дээ. Тэгээд охноос монголч сурах гал бичүүлээл үзээл. Даанч тэгээд яг орчимд нь байлгаад багшаар нь заалгаад явахгүй болохоор. Тэгтэл ер нь бол монголчийг хүмүүс тэ бүр адамадаггүй бичээ сурчихгүй маа гэхэд тэг хаач тарсан гэсэн монголч гэрээр маа унш чаддаг байсаа гэж би боддог. Айгуу гоё дончтой, маягтай гоё бичих шүү дээ. За яг надад одоо ээж маань одоо Монголоос ирэхдээ сая тий. Ээжийнхээ буйн л нэр монголч сурсан баг. Ингээл монголч өөрөө сурах бичиг гээд ном аваад ирсэн. Энийг одоо манай охин авчиж ирсэн гэсэн. Авчиж ирсэн баггүй айгуу дээр энэ ном. Ээж ингээл 1977 оны ном аваад ирсэн байна ээж маань.
За би өрөөгөө цэвэрлсэн 2 3 өдөр боллоо. Ааж ууж баг багаар цэвэрлсээр агаад. За тэнд байгаа календар бол Монголоос Америк руу ирээд Америкаас нааша шуудангаар ирсэн манай Эрдэнэт хотын зургуудтай шин сүлдгээд ах юм гаргасан календар амар гоё календар Эрдэнэтийн гоё гоё зургуудтай. Эрдэнэтийн хүмүүсээ захиалж аваарэ Эрдэнэтээс. За энэ пазл бол ингээ эвлүүлж байгаа. Орныхоо нөгөө нэг шургуулгыг ингээ доош нь харуулад ингээ тавьчихсан. Яг гоё пазлын тавиур болоод аяга гоё. За битэрийн шүүгээ нийлүүлсэн шүүгээ маань бол нэг иймэрхүү болсон. За манай хүний ажлын хувцсууд нь зүгээр хувцсууд нь гэл ингээл тэгэл миний хувцсууд зарим хувцсуудаа шургуулгандаа хийцэн. За нөгөө нэг шкафа одоо үзүүлээ. За иймэрхүү харагдаж байна. Принтер оруулж ирж тавьсан. Одоо энэ мөрөөдлийн самбар маань энд байна. Одоо энэ дээр гой зургуудаа мөрөөдлийн самбарынхаа зургуудыг гаргаж ирж хэвлээд бүгдийг тогтоогоод тавина. Ингээд сертификатуудаа бүгдийг нөлөгдсөн. За миний гоё хийсэн юмнууд энэнгээр байна. Ишээ зургийн хэрэгслүүдэд бүгдийг хийцэн байна. Энд арсны будаг, арсны бүтээгдэхүүнүүдээ, энд арс болон крафтын ганц 2 юмнуудаа энд хийцэн. За би нөө полимер клеер бас юм хийдэг үсэ. Тэрнийхээ энэ дүүдлийг энд тавьсан байна. За миний хийсэн энэ book nook гэдэг энд байна. Тэнд болохоор нэг зүгээр нэг хаус байна. За нэг юмрхөө. За одоо дараагийн миний хийх book nook болохоор энэ байна. Одоо би энийг хийнэ. За энтийнхаа ханаар гоё пазлуудаа өлгсөн байна. Тэгээ гоё зурсан зургуудаас ганц 2-ыг өлгсөн байна. За надад хамгийн ягаад энэ хэдэн пазлууд таалагдсан бэ гэхээр энэ пазл маань гоё нуур ирэг дээр сууж байгаа хауснасаа гэрээсээ толдоо сууж байгаа амар гоё тийм амар амгалан мэдрэгдсэн зураг. Энэ ч бас адилхан нуур ирэг дээр хауснасаа гоё амар амгалан мэдрэгдсэн зураг. Энд бас айгүй гоё дулаан мэдрэмж өгсөн зураг. Галын дэргэд намрын өнгөтэй цонхоороо ингээд айгүй том гоё үзэмжтэй ном уншаад сууж байгаа. Айгүй гоё филинг өгсөн зураг болохоор ингээд энэ гурыг бол амар хүсэж авсан. Энэ пазлыг ч гэсэн айгүй хүсэж авсан. Миний хамгийн дуртай уран зургууд байгаа болохоор ингээд пазлаар. За манай Алдарт Costco-гийн пазл байна. Окей, за ерөнхийдөө миний одоо бид эдийн хамгийн их мөрөөдөж хүсэж байгаа зүйл бол одоогоор бол яг үндэ бол гоё өөрсдөө гэсэн хаустай болмоор байгаа. Тэгээд ингээд айгүйх ингээ мөрөөдөөд хүсээд ингээ гоё хүслийнхаа юмнуудыг бүгдийг өөрөө хийгээд энэ нь жазыг бас өөрөө хийсэн. Ч одоо юу лээ? Ингээд өөрөө хийгээд гоё хаусныхаа зургийг гаргаад тавьсан байна. Зя. Энэ болохоор Uka Craft гэдээ би бас хийжсэн. Тэг бүр 20 онд хийжсэн баг. Нэрийг хуудсны тогтоогч. Энүүнийхээ бичлэгүүдийг хийж байгаа бичлэгүүдийг би Uka Craft дээр тавьсан. Одоо гоё бичлэгүүдээ Uka Craft дээр хийнэ баг багаар. Энэ бас хөөрхөө энэ Home Sweet Home гэдэг нэг хөөрхөн коллекц гаргасан байгаа. Бэжсэн коллекц гаргаж ирсэн. Тэгээ тэрнийхээ бичлэгийг бас Instagram хуудсан дээр хийжсэн тухайд. За одоо юм би надад юм арьсан энэ юм тавьдаг энэ трей амар таалагддаг. Ингээд гэсэн шиг тийм баг саг зоос моос төрхөөрөлхөрөдөө зүгээр ингээд аваа шидэ тавьчихдаг болохоор айгүйх таалагддаг. Энийг гоё оруулж ирсэн ш нэрээ. Ингээд асаач. За хүсэл мөрөөдлөснөө энд төлгсөн байна. Энэ бас миний арьсны багаж амар хүнд дандаа төмөр идэл болохоор эшин тавьсан. Тэгэхгүй бол 50-аар эвдэлчих байх гэж бодоод. За тагаар нэг иймэрхүү байна. Энд чинь би портфолиогоо гаргаж ирж хэвлэж тавьсан байна. За өдрийн энэ хэсэгт би аяйгуу дуртай. Яг энэ үед дээр ингээд ширээн дээр юм хийгээд дараа нь зургийг авах аяйгуу гоё. Яг байгалийн гэрэл гэдэг чинь цаанасаа л өөр сайхан мэдрэмж өгдөг шүү. За ингээл манай өөрөө нэг иймэрхүү байна да одоогоор.
ингэж тогтчих байна. Жижигхэн хувцасны шүгэ маань одоо аюу жижигхэн одоо 1 м-ийн хэмжээтэй юм уу та. Тэн өрөөндөө би ингээ өөрийнхөө хамгийн хайрлаж нандинаж хамаг цаг заваа зарцуул зориулж хийсэн хайртай бүтээлүүд сэтгэл зүрх одоо бүхэн шингэсэн сайхан зүйлүүд тий аз жаргалтай мөчүүдийн багтаасан сайхан ингээд энерги шингэсэн өрөөмөн байгаа. Чиндээ манай хоёр дүү манай охин энэ орж ирэх айгуу дуртай орж ирээд тэднүүсүүдийг хараад бүгдийг бариад ингээд сууж нэг ширтэж жагаад гараад явцгаагаад байгаагаар энэ дээр юм хөрхөн хүсэл мөрөөдөлгөө каллиграфаар бичсэн одно гэж байгаа бичвэрийг наасан байна. За баяртай.